Дандаа боловсруулсан үйлдвэрийн гаралтай шин тэжээлгүй хоолунд идээд л байх юм бол би чинь нөгөө эдис чинь нөхөн төлжөж юмас сэргээж чадахгүй тэгээд зоригтой нүүр тулах эрчим хүч чадал байхгүй бэд байхгүй болчихж байгаа юм. Тэгээд бэрхшээлийг туулах юм гараад ирлээ надад тэрэнд хариу үйлдэл үзүүлэх эрчим хүч энергич байхгүй. Миний би эргэтэн ус ундаа шим тэжээлэр маш удаан хугацаанд дутцсан бол юм бэрхшээлийг даван туулах хэвтчихсэн дээр шүү дээ, тийм үү? Тэгэхээр хоолунд бас нөлөөлнө. Нэмэлт нь нойр. Эдгэрлийн аялал хийж байгаа хүн ер нь альваг даван туулах хүнд ачаалтай явж байгаа хүн нойр хамгийн чухал. Нойр үнэндээ parasympathetic буюу амарч нөхөн төлжүүлж яадаг тэр мэдрэлийн системийн судлуудыг идэвхжүүлээд хорыг чинь гадагшлуулад эд эсийг чинь сэргээгээд гүн амруулад босгоод ирдэг. Тэгээд эрч хүчээр дүүрээд босоод ирэхэд тэр гараад ирж байгаа бэрхшээлтэй туулах хүч нь байж идэг.